За сайн байцгаана уу Mongolian Australia podcast-ийн маань шинэ дугаар 87 дахь дугаарыг эхэлж байна. За энэ дугаараар Мельбурн хотоос хотуулан Монгол дэлгүүрийн үүсгэн байгуулагч Инх Чимэг орж байна. Тэрээр Монгол улсын багшийн их сургуулийг биологийн багш ургамал судлаач мэрэгчлэр төгссөн ба мэрэгчлэрээ буюу биологи эрүүл мэндийн багшаар ажиллаж байсан. За тэгээд анх Австралид 2023 онд ирээд одоо хэлний бэлтгэлээ төгсгөөд явж байгаа ийм оюутан бүсгүй байна. За сайн уу Чимгээ? За сайн байна уу? Танд өнөөдрийн мэнд хүргэе. За баярлалаа. За өнөөдөр хоёлаа подкастныхаа бас нарийн бас яаж энэ дэлгүүрээ бас тэ анх үүсгэн байгуулах болсон гэдэг яриа руугаа орохоос өмнө бас Чимгээгийнхаа бас Монголд төгсөж исэн сургууль хийж исэн ажлынхын талаараас хоёлаа яриагаа эхлэе. За тэгээ. За миний хувьд Уугуул нутаг Хүсгэл аймгийн Харьяат асах сургуулаа Хүсгэл аймгийн Жаргалан сум гээд 10 жилийн асах сургуулийг төгсөөлөө. Үүний дараагаар Монгол Улсын боловсролын их сургуулийг биологийн багш мэргэцээр 2020 онд за мөн биологи дотроо урмал судлалын чиглэлээр гүнзгийрээд Монгол Улсын их сургуульд магистрийн зэрэг 2022 онд хамгаалж байсан. За ажил амьдралынхаа гарааг нийслэлийн ерөнхий боловсролын Улаанбаатар бүрэн дан сургуулиуд биологи эрүүл мэндийн багшаар эхэлж байжээ. За 3 жил орчим энэ сайхан сургуультай ажиллаж олон сайхан хүмүүсээс суралцж байсан байна. За багшийн сургуулийн оюутан байх үеэсээ эхлэн урмал судлалын ухаанд дурлаж за биологийн хэрийн судалгааны дадлага цаашлаа томоохон төслүүдэд оролцож ажиллах боломжууд нэгдэжсэн миний хувьд. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөр болон Монгол Улсын их сургуулийн эзэмшээд багш судлаачдад хэрэгжүүлж байсан дотоодын болон олон улсын хөтөлбөрт 2019-с 2022 он хүртэл хамрагдан судлаачаар ажиллаж байлаа. Тэгээд хөдөө өссөн болооч тэр юм уу ургамал экологийн чиглэл рүү их татагдсан. Тэгээд жаахан охин хураг ашиг хариулаад тун өнгийн цэцгийн донд их гүйж явлаа да. За нэг иймэрхүү л одоо төвхтэй гэх юм уу? Тэгээ ер нь тэгээ явж ижээ яагаад ер нь бараг яг Австралид суралцъя гэж шийдсэн бэ? За миний хувьд ч анх 2023 он мэйл хотод ирсэн. За их сургуулийн 2 дугаар курсын оюутан байх үеэс эхлэн гадаад улсад мэргэжлээрээ суралцаж хөгжин дэвших боломжийг эрэлхийлж судалж байсан. За одоо санаж байгаагаар таны эрхлэн явуулж байгаа энэхүү подкастын 9 дахь дугаарыг 2022 онд яг өвөл шүрэн болор гэдэг их ч оролцсон дугаараас эхлэн сонсч эхэлсэн. Тэгээд Азийн болон Европын одоо Солонгос, Хятад, Англи, Америк, Австрали гэсэн орнуудад суралцаж ажиллаж амьдрахад хэрхэн байдаг талаар судалж байгаад тэгээд яад ч юм Австрали улс их таалагдсан. Тэгээд л эхний алханд өөрийнхөө зорилго алсын хараад төлөвлөгөөгөө эргээ харж өөртөө ярилцаж шийдвэр гаргасан. Яасаг 2022 оны өвлийн 9 дахь дугаар гэдэг айгуу гоё. Бүр нэлээ олон жилийн өмнөх баг эхлээд удаагүй байх үеэс маань эхэл сонсож байгаа. Чимгээд маш их баярлалаа. Тэгээд бас яг энэ цашранд бас хэлэхэд бас хүмүүсийн маань бас positive feedback гэдэг нөө коммент мессежүүд байдаг л да айгуу гоё. Монголд ирэхээс өмнө сонсч илаа ирээд одоо хүртэл бас сонсоо явж байгаа. Тэгээд Австралид амьдралын маань товчилж өгсөн энэ олон мэдээллээр дүүрэн подкастаар товчилж өгсөнд маш их баярлалаа гэд хүмүүсийн маань бас ингээд фидбэкүүд маань орж ирдэг л да. Тэгээд айгуу тэр бүгдээс урам авдаг. Тэгээд чимгээ маань бас тэ нилээ 22 оноос ахуулаад баярлж байна. За тий яг Австрали явъя гэж шийдээд яг Австралийн тухай судалж байх гэж хайжсэн чи YouTube-ээс яг энэ подкаст гарч ирээд тэгээ яг 9 дахь дугаараас ихэл сонсч байсан бас их эндээс маш их зүйлийг сонсож урам зориг авч манай Монгол залуучууд ямар мундаг юм бэ гэж бодож илаа. Тэгээд
За тийм байна. Тэгэхээр хоёлоо Австралид ирж исэн хоёлоо түүхээ сая ярина. Бас хэлний бэлтгэлээр ирж исэн юм байна. Ер нь хүмүүс Монголоос сонсож байгаа сонсогч нар маань бас Австрал руу бас хэлний бэлтгэл болон сургуулаараа ирэх гэж бас хөөцөлдөж байгаа залуучууд байгаа, хөөцөлдөх гэж бодож байгаа хүмүүс маань сонсож байгаа. Тэгээд тэр хүмүүстэй бас хоёлоо дуулахад ер нь хэр хугацаанд бас виза мэдүүлээд гарав. Тэгээд ер нь бэрхшээлтэй тал нь юу байна? Ер нь юуг анхаарах ёстой юм шиг байна? Мгм. За сайхан асуулт байна. За миний хувьд яг 2022 оны 11 сараас эхлээд яг судлаад явж байгаа. За визний яг хугацаа нэг 5 сар орчим болсон. Яг визнийхээ агентаа уулзаад очиж заавар зөвлөгөөгөө аваад за тэгээд ийм зүйлс шаардлагатай гээд банхны данцаа бэлдээд, мөнгөө бэлдээд, за хэлнийхээ чадвар дээр жоохон ахиулах юу вүлээ гэж шилнийхээ чадварыг очиж шалгуулад тэгээ яг нэг Монгол дахь процесс бол нэг 4-5 сар орчим болсон юм байна. Тэгээд л виз нэг өдөр гараад тэгэл Австрали руу ирсэндээ. За тэгээд англи хэл яг A1 шат буюу яг анхан шатнаас нь C1 хүртэл сурахад ер нь бол 1.5-аас 2 жил шаарддаг гэсэн тийм судлаачдын тооцоо судалгаа байдаг юм байлээ. Тэгээд ерөнхийдөө бол хэл сурна гэдэг бол нэг 2 жил орчмын хугацаа байдгаа гэсэн үг. Тэгэхээр хүмүүс маань бас нэлээд эртнээс бэлдээд хэлэндээ одоо эртнээс бэлдээрээ гэсэн үг байна шүү дээ. Тийм ер нь бол эртнээс бэлдээрээ гэж хэлээ. Тэгээд эх орондоо хэлээ сурчхаад ирэх юм бол одоо энд маш их мөнгө хэмнэн, цаг хугацаа хэмнэн. За ер нь бол би нэг болон түүнээс дээш төвшөөр суралцаа дээр үл их зүгээр санагдсан шүү. Тэгэхээр манай чимгээ маань агентлахаар ирсэн юм 4-5 сар ер нь хүлээж агаад виза гаргуулсан байх нь штэ. За тэгвэл чимээ нь Австралид иржээ. За ингээд эхний өдрөөс Австралид иржээ. За яг одох амьдрах байраа олсон байв уу? Тэ ажил төрлөө яав? Тэрнээсээ ойлоо түүхээсээ ойлоо хуваалцсан. За тэгээ амьдрах байрны хувьд яг 7 хоногийн өмнө Мельбурнс in Mongolia гэсэн групп чатанд нэгдээд за би одоо ингээд Монголоос очих байна. Тэгээд төрөлх хөрөө байна уу гэд зурсан чинь нэг ихч холбогдоод байгаа. Тэгээд 7 хоногийн эдэн доллар гэж байгаа. Чи ганцаараа байх юм уу, яах юм бэ гэж асуугаад за би одоо эхний ээлжинд бол ингээд надад байхгүй наа. Би 7 хоногийн хугацаанд ямар ч гэсэн ганцаараа амьдрах чадна. За тэгээд дараа нь би ингээ хүнтэй хамт хүн олдоод бас ингээ хамт амьдрнаа гэж хэлжсэн. Тэгээ байрны хувьд л яг олцсон ирж Монголд байхдаа олцсон байсан учраас ямар нэгэн байдлаар энд ирээд байр хайж тийм хугацаа алдаагүй. За хоёрдугаарт нь ажлын хувьд бас Монголоос ирэхдээ бас нэг 3 хоногийн өмнө энд K-Ninja гэдэг ажиллаад Ninja компани менежер халиуна агчтай холбогдоод олгогдсон байсан. Тэгээ энд яг ирээд яг 7 хоногийн дараа тэр K-Ninja гэсэн ажил орж исэн. Манай монголчууд энд ажилладаг. Тэгээд цэвэрлэгээний компани гэсэн. За тэгээд жигхэн гоё амьдрал ихсэндээ Австралид ирээд. Ер нь төсөөлчихснээс ямар шүү бэ? Тэгтээ би ингээд таны үйлдвэрлэсэн подкаст, за мөн өөр YouTube-ээр хүмүүсийн подкаст сонсч байсан. За эхний ээлжинд очиод ямар ч байсан үйлчлэгээний ажил хийх юм байна. За тэр дундаа буудлын цэвэрлэгээнд ажиллах юм байна гэдэгтэйгээ ер нь эвлэрсэн ирсэн. За тэгээ ирээ хийсэн чинь яг бод төсөөлжсэнээс бас өөр байсан шүү. Танд хараа муу чанга. Тий, ер нь чанга байсан. Тэгээд эхний ээлжинд K-Ninja-д ажиллаж байхад троллин дээр гээд уутан тэгээд уутанд бүх материалаа хийгээд явдаг. Тэгэл яг жоохон чанга байсан. Тэгээд тэн тэсэг ажиллаж байгаа. Дараа нь Монгол хүнээ дамжуулаад өөр буудлын цэвэрлэгээний ажилд орж ирсэн. Тий. За тийм ээ. Тэгэхээр
Teen Ninja-гийн бас, халуунагийн маань орж исэн бас дугаар бас байгаа ах шүү. Хэд идэх дугаар энэ подкаст манд бас орсон байгаа. Тэгээд та бүхэн манд сонирх юм бол бас сонсоорой. Бас тийм, дугаар хэдэн сарын өмнө ах шүү орж исэн санагдчихээн. За тийм байна. За тийм төвөгтэй. За тэгээд, 23 оны хэдэн сард ирлээ чимгээ маань? Би яг 23 оны 3 сард ирж ирсэн. Одоо яг 2 жил болох гал байж энэ 7 хоногийн дараа, 10 Аа. хоногийн дараа. Хэлний бэлтгэл нь хэдийгээр дуусна гэлээ? Минийх хэлний бэлтгэл 6 сарын дундуур дуусж байгаа. Ингээ цаашаа Тэгээд мэрэгэл үүний сурнаа. цаашаа мэргэжлээрээ суралцах бас төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд эйженситэйгээ ярилцж байгаад нэг төлөвлөгөө гаргана да. Мгм. Мгм. За тийм байна. За хувь амьдралын талаар ийм байжээ. За тэгвэл одоо хоёулаа аа, ам, хотлон монголоор бол хотлон гэж хэлж байгаа шүү дээ, тий? Мгм. Хотлон Монгол дэлгүүрийнхаа талаар бас хоёулаа ярина. Тэгээд ер нь хэрхэн яагаад энэ дэлгүүрийг ер нь монгол дэлгүүр ажилуулъя гэсэн санаа төрсөн юм бэ? Тэрнээсээ яриагаа эхлэе. Аа, за тэгээ. За ер нь бол тэгээ гадаадд анхлан ажилд амьдарч байгаа хүмүүсийн яг адилаар тийм нэг сэтгэл зүйн хүн цогцолтонд ордог юм байна. Тэгээд хорноо санаж эхэлдэг юм байна. Тэгээд тэр үед хүн чинь ингээд сэтгэл тод үлдсэн тийм сайханд орсон гэх ингээд санагалдаж эхэлдэг юм байна. Тэгээ миний хувьд тэр зүйл нь бол Монголын хөдөө ахуй сууц цагаатай байжээ. Тэгээд нэг өдөр ажиллаа тараад траамны буудлаар сууж агаад аарл хэдвээ санагддаг юм. Тэгээд Яагаад? хэдэн өдрийн дараа гэрлүүгээ алхаж байхдаа надтай адилхан аарл идэх хөстэй хүмүүс байгаа. Танай хийгээ туршаа үзье гэж. Тэгээ Монгол руу орчлоогүй яриад би энд ингээ аарл гээд хийж идмээр байна. Тэгээ та надад гаарсны ут өгөө явуулаач гэд. Тэгээ Мгм. тэгээ тэр Арсны ут бүр Хөвсгөл аймгийн Жаргалан цумаас Улаанбаатар хот руу. Улаанбаатар хотоос ингээ австрал руу ирдэг Аа тийм. төвхтэй бүр манай ээж оёо хийгээд явж ирсэн. Мгм. Тэгээд Мельбурнд ирээд удаагүй байсан 4 сар орчмын дарааханд аарвал хийсэн. Мгм. Тэгээ өөрөө анх хийж үзээд амталж үзээд за ер нь бол бас ичгүй амттай шүү. За бас өөр бол бас хүмүүс бас амсуулж үзье. Гэж шийдсэн. Мөнгө олох гэхээсээ илүүтэйгээр л гоё нэг Монгол нэг час хийсэн амт байдаг те. Ингээд тэрийг л хүмүүст бас мэдрүүлэе гэж бодож байсан. Тэгэл үүнээс үүдээд гэл цаашаагаа ингээд алхамаар явсаар байгаад им заамар байгаад ингээд дэлгүүр ажиллаад үзье гэсэн юм шийдэл төрсэн. Мгм. Тэгэхээр анх Тэгээ бол яг цагаан эдийгээ хийсэн бүтээгдэхүүн цагаан эдийгээ борлуулах, ю сэтлээс үүдээд дэлгүүр ер нь, нээсэн биз дээ? тэгсэн. Мгм. Тэгээд монголчуудын наадмын үйл ажиллагаагаар тэнд өрөм, оймос төсвөрийн осууд бас туршиж үзсэн. Мгм. Тэгэл сүүлд нэг хэсэг хугацааны дараа харсан чинь надад бас нэлээ өөрхөн тун удаан 10-аад төрлийн бараа байсан. Тэгэл одоо энэ байгаа юм чинь нэг дэлгүүр хотлон гээд нэрлээд ингээд дэлгүүр үүсгье л гэж Мгм. Яасан хэлсэн дээ. аха. Нэрний учир нь хотлон гэхээр яг нэрнийхээ учир нь? Та бүхэн сайн мэднэ дээ. Хотол цагаан гүнж гээд ном байдаг. Федер Мгм. зохиолчдын бичсэн. Тэгээд тэр ном дээр гардаг гол дүрийн ажрууг буюу хотлон гэдэг охины нэр хотлон гэдэг. Яасан хөөрхий. Ааха. Хотлон гэдэг нь Хайдуу хааны ганц охин их дайчин, эрмэг, ухаалаг тийм гал Мгм. цогтой тийм түүхэнд бас нэрээд орсон юм бүсгүй байсан. Тэгээд энэ номыг анх уншнаг 3 жилийн өмнө уншижсэн байна. Тэгээд миний яг унших дуртай номнуудын нэг Хотолцоогоон гүнж гэдэг энэ номоос төдөөж нэрээ өгчсэн. Мгм. Яг л манай, чимгээ шиг тэг эрчтэй, хүчтэй, зоригтой тийм, бүсгүйн талаар, гардаг ном байх нь байна штэ. Тэгэхээр яг би болол, чимгээгээ яг энэ, аа, хотлон, гүнжтэй зөвөрлөж байна. Айгүй зоригтой байна. Бас яг өөрийн эрэхгүйтэй бас ингээд
Зөвхөн зүгээр Австралид байгаа бүтээгдэхүүн юм уу? Одоо тэр даав тэр нэг ааруул хийдэг юу гэсэн штэ. Аха. Тэрийгээ бүр Монголоос бүр тэр дунд Улаанбаатараас биш те. Тэгээ яг ингээд төрсөн Тий. цаасаа бас авчруулад ингэж хийгээд ээжийнх нь гараар хийсэн зүйлээр нь бас ингэж бас хийгдэж байгаад нас айгу олзуурхаж харж штэ. Хөөрхөн байна. За Тэгээд баярлалаа. тэгээд ер нь энэ Монгол Баярлалаа. бүлгийн дэлгүүр нь өөр бас ер нь ямар бараа бүтээгдэхүүн одоо яг зарагдаж байна. Тэгээ ер нь бас хэрхэн зарж борлуулж байна. Мгм. За одоогоор бол хийстэй цайнууд байгаа. Арт, тэгээ сүүнчхэр, носон аймас, тэгээ Монгол ахуйг шингээсэн тийм бэлэг дурсгалын зөөс төлхүүрийн оосор, хөрөгчийн наах гэд ер нь бол 20-оос дээш төрлийн бүтээгдэхүүн байгаа. За орчин үед одоо худалдаа явуулахад хамгийн тохиромжтой нийгмийн сүлжээ. Тэгээ үүн дотроос одоо Facebook пэйжээр дамжуулан бид үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ онлайнаар явж байгаа гэсэн Мельбурн хотод. Мельбурн хотын ер нь анхны Монгол дэлгүүр гэж нэрлэхэд бол ерөөсөө алдахгүй шүү дээ. Ер нь удахгүй тэгээ салбараа нээсэн тий Мельбурний завгүй хотод бас салбараа нээсэн гоё Монгол дэлгүүртэй болно гэж найдаж байна. Тэгээд За баярлалаа. Лон гэдэг нэр Мельбурний завгүй хотод бас нэр нь харагдах удахгүй цаг ирнэ гэж бас найдаж байгаа. Тэгээ угаасаа эхэлж байгаа юм чи мэдээж онлайнаар эхэлнэ. Онлайнаар тэгээ түгээлтээ болоо шууд онлайнаа постоор шууд түгээчих чинь үү? Паста тэгээд заримдаа хот дотор болохоор би өөрөө хүргээд өгчдөг. За бүр хотоос гадна амьдардаг хүмүүс нь халагдчиход битээ өдрөөр бас ирээ авчдаг. Зөв. Ахаа. За Тий. тэгээ удахгүй бас цагаан сар маань болох гэж байна. Тэгээд цагаан сараар бас хүмүүс маань тавгийн эдэн дээрээ бас цагаан эдэгээ тавих бодолтой өсөлтөө хүмүүс маань бас нэлээд захиалж байна уу? Тийм бас захиалга авсан байгаа. Гэхдээ энэ жилийн хувьд миний хувьд нөгөө яг ааруулаа хийж чадсангүй бас айгүй завгүй байгаа учраас Зөв. тэгээд Монголоос яг шууд үйлдвэрээр гаргасан тийм ааруул ирж байгаа. Зунаас бол яг манай ээжийн гараар үйлдвэрлэсэн тийм ааруулнууд бас Мельбурн хотод худалдаалагдахаар төлөвлөгдөж байгаа. Яг машины хотод цэвэрсүүгээр үйлдвэрлэсэн. Тий. Ер нь бараа Тэгээд бүтээгдэхүүнээ яаж одоо бас Монголоос нааш нь татаж оруулж ирж байна? Надаас гадна энэний ард бас 2 хүн ажилладаг. Монгол талдаа хариуцсан явдаг. Одоогоор бол бид бүхэн одоо DHL, Монгол шуудан гэсэн компаниудаар бараа бүтээгдэхүүнээ авж байгаа. Би яг сайн яг нарийн бол яг энэ дээр нь хэлж чадахгүй. Ямар ч гэсэн Монгол шуудан DHL-оор нэг удаа шуудан хүлээж авсан юм байна. Тийм тэр нь 14 юм уу 21 оногт нэг удаа ирдэг юм байлаа. За тэгээд ер нь худалдаа авагч нар нь ер нь монголчууд маань л байна уу? Эсвэл бас гадныхан маань сонирхож бас худалдаа авч байна уу? Тэгээ худалдаа авагчд ер нь 80% нь монголчууд байгаа. За 10% орчим нь гадны худалдаа авагч нар байгаа. За нөгөө housemate буюу одоо гэрийн найзууд байдаг ч тийм. Тэд нар маа нөгөө энэтхэг хүмүүс байдаг аахгүй яг манай гэрийн найзууд. Тэгээ энэ хэд шар тос хэрэглэдэг юм байна энэ тэтгэвчүүд. Тийм тэгээд би нөгөө ингээд цайн дотор шар тийм халбах шар тос найруулаа угаад тэгээд дадлаа зогссон. Энд чи юу юм ингээд энэ ингээд шар тос гэдэг юм чи тийм үү бид нар бас хэрэглэдэг шүү дээ ингээд тавтагаа өдөрдөг аахгүй. За чи тэгвэл энийг ингээд копи цай ингээд туршаад үзээрэй гэд би 2 ширхгээд би өгдөг аахгүй юу. Тэгээд би орой гэртээ ирсэн чи хөөхөн чи ямар гоё амттай юм бэ гэд бидний хэрэглэдэг юм сул амттай минь ямар гоё юм бэ гэд надаас тэгээд эхлээд маа гэрийн яг найз гэж авч байсан. Тэгээ үүний дараагаар найздаа бас ингээ амсуулж үзсэн гинэ. Тэгээд тэгсэн чинь бас амт нь гоё таалагдсан гээд бас хэд хэдэн найзууд нь бас ингээ надаас шар тос авсан. Яс хөөрхий. Тийм байдаг. Тийм байлаа. Тэгээд наадмын үйл ажиллагаагаар очиж монголчуудын наадмын үйл ажиллагаагаар амьд зарахад бас гадны худалдаа авагч нар Монгол ноосоо амьсгалыг сонирхож авч ирсэн. Хамаагүй дулаахан байдаг бахтай чигдэхгүй энд чинь бас тиймэрхүү яг сайн чанарын чигдэхгүй дулаанаа алддаггүй өвлийн
оймс ер нь болвол олоход ер нь жоохон хэцүү юм шиг санагдсан. Тэгэхээр Монгол яг ингээл тэ Монголоос ингээл ээж аав ч гэдэг юм уу, ингээ Монголоос ирсэн хүмүүс маань ингээл оймс өгөхөөр тэрийг одоо хүртэл ингээл аягүй сайхан дулаахан ингээд бүр нэг өвлийн хүүтэнд бол яг өмсөө сайхан чигдэхгүй сайхан байдаг штэ. Тэгэхээр их энтхийнхэн ер нь бол бараг оймсонд хэрэглээд сурчвал ер нь бараг хэвээр нилээн сайн авах бах шүү тий. Тий, таны хэлж байгаа яг зөв. Тэр маш дулаахан амьтнууд байдаг шүү. Манай ноостой Мгм. амьтнууд. Мгм. Тий. Тэгээд чимгээ маань оюутан хүн байгаа. Тэгээд ер нь ингээ оюутан хүний амьдрал одоо ингээд за мэдээж сурахаар чинь хамгийн нэг номер мэдээж ингээ сурах ёстой тийм үү. За энэ сургуулийнхаа хажуугаар ингээ өөрийнхөө бизнесийг явуулаад дээрэс нь бас ажил төрөл хийгээд ингээд явхад ер нь хэр боломжийн юм шиг байна. Ер нь өдрийн яг өглөө гараад тэ сургуультай яваад үдээс хойш нь ажилдаг ч юм уу яг тэгээд ер нь хидэд ер нь гэртээ ирж нэг өдрийнхөө ажил нь яаж явагдаж байна? За тэгээ ер нь бол олон улсын хүмүүс бол маш их завгүй байдаг. За тийм дундаа оюутнууд бол маш их ачаалттай завгүй. Өглөө гэрээсээ 8:30 гэж гараад ажил нисэж эхэлдэг. Тэгээл орой нэг 9 цаг гээл гэртээ ирдэг. Яа за. Өглөө тэгэл өглөө 9-өөс 1 цаг 2 цаг хүртэл цагийнхаа ажлуудыг хийн. Тэгэл тэрний дараагаар гэтээ 1 цагаас 1 юм уу 2 цаг ирж цагаан уучаад тэгээ эргээгээд сургуультай явдаг гэсэн 4 цагаас орой 9 цаг хүртэл хичээлдээ суугаад Мгм. тэгээд ийм маршруттайгаар л 7 хоногийг л өнгөрөөж ин да. Тэгэхээр үдээс хойш 4-өөс 9 гэхэр чи ер нь за 9 гэдэг чинь гэртээ ирж байгаа цаг юм те. Тэгэхээр ер нь Тийм. сонголттой байдаг юм уу? Ер нь хэлний бэлтгэлд ингээд ирэх гэж байгаа сонирч байгаа хүмүүс маань өглөө эрт байх юм уу? Эсвэл өөрөө яг сонгох юм уу? Эсвэл цаанаас нь яг тавьсан цаг байх уу? Тэгээ сонгож болдог өглөөний ээлж, орой ээлж гэсэн 2 ээлжтэй байдаг хэлний бэлтгэл дээр болохоор өглөөний ээлж нь 9-өөс өдрийн 2 цаг хичээлтэй. Мгм. За орой ээлж нь 4-өөс яг 9 цаг 8:30 хүртэл байдаг юм хичээлтэй байна гэсэн үг. Тэгээ энэ хоёр өглөөний ээлж, өдрийн ээлж гэсэн энэ хоёр ээлжнээс сонгож суралцаад тэгээ үлдсэн цагуудаа нөгөө цагийнхаа ажлыг үлдсэн цагтаа зохируулж сонгож ийнэ гэсэн үг. Мгм. Тэгэхээр цагийн ажил гэхээр ер нь одоо энэ хотлон дэлгүүрийн ажлуулынхаа хажуугаар бас өөр бас ажил хийж байгаа бах. Тэгэд ямар ажил хийж байна? За яг одоогоор болохоор housekeeping хийж байгаа. Мгм. За тэгээд 7 хоногийн нөгөө амралтын өдрөө ч юм уу бас нэг хичээлгүй өдрөө бялганы үйлдвэрт ажилладаг. Юм гоё. Ааха. Тий, одоо Carlton-д байдаг Brunetti Classico гэдэг штэ. Brunetti гээд Мгм. тэнд бас 7 хоногийн нэг 2-оос 3 өдөр ажилладаг. Тэгээ яг нөгөө оюутныхаа өвчин цагт л тохируулж ажил хийж байгаа гэсэн үг. Оюутан хүн маань 7 хоногийн 20 цаг ажиллах хэрэгтэй юу те? Тийм байдаг Би үү? яг 7 хоногийн 20-оос 24 цаг ажиллах хэрэгтэй байдаг. 20-24. Аа. Мгм. За тийм байна. Би нөгөө нэг түрүүн оюутан яг хүний хувьд гээд асуултан дээрээ нөгөө нэмж асуух Мгм. юмээс асуугаад үлдсэн хэд асуултуудаа амжуулаад асуугаад байна л да. Тэгээд тэр Тэг тэг. түрүүн яг ингээд за чимгээ маань бас ингээд ганц бие бүсгүй байгаа. За тэг ингээд ганц бие бүсгүй яг сургалтын төлбөрөө төлөөд ингээд ажил хийгээд ингээ явхад ер нь энэ үгүй ярахад яг ямар шүү байна? За яг их ачаалттай байдаг гээл маш загвал амьдрна гэсэн үг. Энэ жишээ нь оюутны визний ажиллах цаг нь ингээд багтдаг учраас Мгм. тэгээд нөгөө хэмнэн гэдэг сашмаар Мал юм. амьдрна гэсэн үг. Ер нь л тий. Тэгээд яг өөрөө ажлаа зохицуулаад тэгээ явах юм бол бас боломжгүй зүйл биш боломжтой гэсэн үг. Тэгээ хувь хүний нөгөө санхүүгийн зохицуулалт менежментээс л хамаарна гэсэн үг. Мгм. Яг үнэн тий. Аха. Тий. Тэгэхээр энэ чөлөө цаг мэдээж бүтээсэн өдөр гарч ийн үү? Тэгэхээр чөлөө цагаа яг хэрхэн өнгөрүүлж байна? Чөлөө цагаа болохоор миний хувьд болохоор Melbourne Social Walk гэх нэг алхалтын тийм групп нэгдсэн. За. Тэгээд нөгөө хилээ сайжруулах зорилгоор
Тэгээд Мгм. 7 хоногт нэг удаа тийм алхалт хийдэг гэсэн үг. Энэ хотын төвөөрөө шалгаж болно ингээд яг 7-7 хоногор ингээд маршрут нь гарчдаг. Тэгээд Dark Garden руу ингээд жижиг групп үүсээд тэгээд хүмүүс хамтраад хоорондоо ингээд мэдээлэл солилцоод алхаж идэх гэсэн үг. Яасан гоё юм. Тэгэхээр бас аа Тий. энэ Австралид ер нь чөлөө цагаа өнгөрүүлэх те янз бүрийн зүйлс байгаа. Тэгэхээр та өөрийнхөө сонирхлоор бас ингээд зөвхөн ажил, сургууль гэж те яг хуу завгүй явж байгаа, бүгд л ингээд завгүй явж байгаа. Гэхдээ тэрнийхээ хажуугараас өөрийнхөө хүсэл аа те бодож байгаа зүйлээ бас ингээ хэрэгжүүлээд дасгал одоо сайн алхалт гэж юм те эсвэл хайкинг Мгм. яг нэг тиймэрхүү туртай зүйлээр бас ингээд өөрийнхөө сэтгэл санааг бас дэмжижээвэл их зүгээр юм шиг санагддаг шүү дээ. Тий, яг зөв. Австралиуд ер нь бол чөлөө цагаа өнгөрүүлэх маш олон газрууд байдаг. Тэгээд хилээ сайжруулах, тэрнийгээ дагаад одоо хилээ сайжруулах, найзуудтай болох, хүрээлэлээ тэлэх гэсэн маш олон боломжууд байгаа. Тэгээд манай монголчуудын хувьд нөгөө хэл сурах тал дээрээ жоохон бүрэг байдгийм байна. Тэгээд би ч гэсэн бас наад гэсэн тийм асуудал тулгарч байсан л да. Энэ үгүй ингээд бодчихвол яах бол их бол гээл. Тэгээд тэгэхгүй ингээд гоё нээлттэй алдсан ч хэн ч чамайг одоо ингээд шоолохгүй буруу хэлцээ гэж хэлэхгүй учраас тийм гоё нээлттэй байж ингээ олон найзтай болж хүрээлэлтэй тэлээрэй л гэж хэлье да. Мгм, мгм. Тий. Тий. Яг хөө тэгэхээр хотолон дэлгүүрийн талаар буцаад хоёлаа яриа руугаа ороход энэ дэлгүүрийн маань бас яг Facebook дээр пэйж нь яг ямар нэртэйгээр явагдаж байна? Хүмүүс маань бас хэрхэн чимгээтэй маань холбогдох уу? Одоо яг Хотулун Mongolian Shop гэсэн нэртэй байгаа. Тэгээ манай пэйжийн хаяг руу чат чинь за эсвэл би яг нөгөө мэдээлэл дээр нь өөрийнхөө усны дугаарыг оруулсан байгаа учраас над руу бас ингээд залгаад тэгээд мэдээлэл авдаг гэсэн үг. Мгм. Тэгэхээр одоо ингээд чимгээтэй маань холбогдоод за би ингээ маргааш нэг хэл юм уу хагас хэл аруул авъя гэхэд ер нь бэлэн бүтээгдэхүүн ер нь байгаа юу? Одоо бэлэн бүтээгдэхүүн бол байгаа. Мгм. Тэгэл өмнөх өдрийн захиалгаа өгөхөд би яг бэлтгээ тавьчихна гэсэн үг. За хургуулах юм эсвэл өөрөөр авах юм уу Мгм. гэд Мгм. авдаг гэсэн үг хүмүүс нь. Мгм. За тийм байна. За ерөнхийдөө бит хоёрын бас подкастын хугацаа ер нь төхөж байна. Гэхдээ арай болоогүй. Тэгээ хоёулаа ер нь ирээдүйн зорилго ер нь чимгээ маань юу ирээдүйд зорж мөрөөдөж төлөвлөж байна вэ? За ирээдүйн зорилгын талаар ярих юм бол за хамгийн ихэнд бол хувийнхаа хөгжилд сурах төстэй гол анхаарлаа хандуулна. За боловсрол судлалын чиглэлээр одоо ер нь бол мастер сурах төлөвтэй байна. За үүний дараагаар ингээд суралцах явцдаа баг эсвэл ах トゥ сургуульд юм багшийн туслахын ажил сонирхож байгаа. Яагаад бол өөрөө нөгөө багш мэргэжилтэй учраас ийм Мгм. ажил бас хийхийг бас сонирхож байна, судлаад бас явж байгаа. Тэгээ яг өндөө бас нэг мэргэжлийн аягүй их сандаг л да хүүхдүүдэд. Тэгээд бас хүүхдтэй ойр ажиллаад бас гоё юм л бодож байгаа. Мгм. Тэгээд хийж байгаа одоо нэг бичил энэ зүйлээрээ дамжуулан одоо хүмүүс чанартай зүйлсээр үйлчлээ л гэсэн юм зорилтыг ингээд тавиан ажиллаж байгаа. За ингээд энэ хотлуунаараа дамжуулаад эх орныхоос соёл ахуй шингээсэн гараа бүтээгдэхүүнийг олон улсын хүмүүст таниулъя. Энэ зорилтыг тээж яваа. Тэгээд Мгм. бид бүхэн өөрсдийн бас нэрийн бүтээгдэхүүнийг гаргана. Яг энэ хотлуун гэсэн нэрийн дор. За Мгм. энэ одоо нэг жишээнд дуртахад бол манай ээж аавч одоо маш олон жил мал малж байгаа. Тэгээ хуваараа гэр бүлийнхээ хувьд одоо хуваараа юм цүү цагаан эдэний бизнес хийжсэн. Энийгээ өргөжүүлээд юм цехийн хэмжээнд бодгож байгаа. Тэгээд цахим хэмжээнд үйлдвэрийн аргаар тэгээд яг үйлдвэрт нь гаргасан тийм ааруул болон өөр бусад суу цагаан бүтээгдэхүүнүүдийг бас Австрал Адилтондоо Мельбурнийхээ монголчуудад бас одоо Мгм. худалдаалахаар зорьж байгаа Мгм. тий. Ямар Тэгээд гоё. энэ Монгол Мгм. тий. Монгол амт гэдэг чинь бас гоё шүү дээ тий. Нэг часис нэг тийм гоё амтыг л монгол хүмүүстээ мэдрүүлээ зорж байна. Тэгээ энэ
дэлгүүр бол одоо хийж байгаа зүйлсийн маань зөвхөн нэг хэсэг нь. Тэгээ бид бүхэн бас өөр олон зүйлсийг хийхээр төлөвлөд ингээд чиглэлээр юм багууд ажиллаж байгаа бас. Аа. Тийм Тийм ээ тий. Ямар гоё юм бэ. Тэгэхээр зүгээр бас тий яг Мельбурнд хийгдсэн ааруул цагаан идэ биш. Яг бүр тий хөдөө нутгаас бэлтгэгдээд яг ариун цэврийн шаардлага хангасан нөхцөл хийгээд тэгээ нааш нь нийлүүлнэ гэдэг чинь маш сайхан сонсогч байна. Тэгэхээр амт олвол өстой яг л Монгол амт орж ирэхэндээ. тийм нэг гоё Монгол амт мэдрүүлэл гэсэн юм зорж байгаа. Мэдээж цаашдаа ааруул эзэгнээс гадна бас өөр бүтээгдэхүүнүүд бас нэр төрлөө олшруулна гэж ах шиг байна те. Төлөвлөгөөндөө байгаа. Тий байгаа. За тийм байна. Тэгвэл одоо илүү өөр зүйлийг бас чимээг ам алдуулж хэлүүлээд явах уу? Мэдээж монголчууд маань тий хэлүүл бүтггүй штэ гэсэн бас нэг яриатай байдаг болохоор бас илүү асуугаад хэлүүлээд явах уу? Тэгээ энд нархи тэгээд Монголынхаа бас чанартай бүтээгдэхүүн цагаан эдээгээрээ бас монголчуудынхаа болон бас гадныхны хэрэгцээг хангаж яваас хотлон Монгол дэлгүүрийн бас цаашдаа улам олон Монголынхаа чанартай бараа бүтээгдэхүүнээ одоо битүү өрсөн бас дэлгүүрээ Мельбурн хотын төвд нээх болтгой гэсэн сайхан өрөөлийг төвшүүлье. Баярлалаа. Сайхан өрөөлөө. Өрөөл Батаршгэ. За тэгээд удахгүй том дэлгүүр нэхээр нь дахиад подкастт маань ороорой гэж урьж байна. Тэгээд Мельбурн хотоос Чимгээ цацаанаар ярилцлаа. Дараагийн дугаар хүртэл баяртай. Баяртай Чимгээ. Баярлалаа.